AI could replace 300 million full-time jobs. Нийт ажлын байрны 27% нь AI-аар солигдоход бэлэн болсон байна. Says artificial intelligence is about to wipe out millions of jobs. 5 жилийн дотор шаардлагагүй болох 7800 ажлын байрыг IBM зарцаасан байна. Some of the jobs will be replaced by AI. Дөнгөж төгссөн хүмүүст олдох ажлын байр 20%-аар буурна. It's laying off 3% of its global workforce. This is across all 10 to 20%. How soon might that happen? Роботууд өмнө үйлдвэрийн ажлыг эсвэл фармерын ажлыг булаадаг байсан бол одоо таны ажлыг булаах гад хараагаа чиглүүлсэн байна. За дараагийн хэдэн минутанд цагаан захтнууд хэрхэн AI-д багаар ажиллаа алдаж байгаа тухай, ямар ажлын байрууд яг эдгээр эрсдэл орсон байгаа тухай ярилцах болно. За ингээд бичлэгтээ орцгоё. За эхлээд бүгдээрээ яг цагаан захтнууд гэж хэнийг хэлээд байгаа талаар ярилцъя. Хүмүүсийн хийдэг ажлыг ерөнхийд нь хоёр хуваадаг. White collar буюу цагаан захтнууд, blue collar буюу цэнхэр захтнууд гэж хуваадаг. White collar гэдэг нь болохоор илүү офис ажил төвлөрсөн, биеийн хүчнээс илүү тархиа ажиллаулдаг, тийм офис төвлөрсөн тиймэрхүү ажлыг хэлдэг. Илүү төвлөрч суудаг ажлууд гэсэн үг. За жишээ авах юм бол хүний нөөц, аналистууд, софтвер инженерүүд байж болно. Blue collar гэдэг нь болохоор манайхаар бол хүнд хүчээр ажил буюу гар ажил хийдэг хүмүүсийг хэлдэг. Одоо manual буюу гар ажиллагаа шаардсан, илүү биеийн хүч эсвэл биеийн төсвөр төвчээрийг шаардсан тиймэрхүү ажлуудыг хэлдэг. За үүнд нь барилга дээр ажиллаж олон зөөгч хийгч, баримын хийгч юм уу. Иймэрхүү илүү биеийн ажлууд шаардсан зүйл байдаг. Дэлхийд дээр ямар нэгэн хувьсгал, өөрчлөлт, технологийн шинжилэлт болоход хамгийн ихэлж муу талаас өртдөг хүмүүс нь blue collar буюу энэ хүнд хүчээр ажлыг хийдэг хүмүүс байдаг. За жишээ авах юм бол өмнө хөдөө аж ахуй тариалан дээр ажиллахад нэг тариалангийн талбай ажил гэхэд хэдэн зуун хэдэн мянган хүний шаардлагатай байдаг байсан. Гэтэл 1940 оноос хөдөө аж ахуй автомат техник төхөөрөмжөд хөгжснөөр тэр олон 100 мянган хүний хийдэг ажлыг хэдхэн машин хэдхэн цагийн дотор хийдэг болсон. 1948 оноос хойш Америк нийт хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоо 75%-аар буурсан байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн тоног төхөөрөмж машинууд хүмүүсийн ажлыг булаасан гэсэн үг. Том улсуудад 1990 оноос хойш үйлдвэрийн гар ажиллагаанууд автоматжуулагдаж илүү машинаар хийгддэг болсон. Одоо үйлдвэрийн шат дамжлагууд гэсэн үг. Эдгээр шат дамжлагууд нь автоматснаар 1990-с 2020 он хүртэл нийтдээ 400 мянган ажлын байр тухайн тоног төхөөрөмж болон автоматжуулсан зүйлүүдээр солигдсон. Эдгээр жишээнүүдийг та харж болно. Дэлхий дээр ямар нэгэн том өөрчлөлт болоход эсвэл технологийн шин дэвшил гарахад хамгийн ихэнд өртдөг хүмүүс бол blue collar буюу тэр хүнд хүчээр ажил хийдэг хүмүүс гэсэн үг. Гэхдээ AI гарч ирснээр эдгээр зүйл оронгоор өөрчлөгдлөө. World Economic Forum-ийн судалгаагаар 2025 оныг дуусгаад нийтдээ 92 сая ажлын байр ямар нэг байдлаар AI-аас болоод солигдно гэсэн судалгаа гарсан байгаа юм. Дэлхийн хөгжлөөр эдийн засгаараа тэргүүлдэг улсуудаас судалгаа авахад нийт ажлын байрны 27% нь аль хэзээ AI-аар солигдоход бэлэн болсон байна гэсэн судалгаа байгаа юм. Тэгвэл яг ямар ажлын байрууд аюулд орсон юм бэ? Миний ажил тэр аюул дотор байгаа юу? Тэгвэл та өөрийгөө ирээдүйд ямар нэг байдлаар AI-аар солигдох аюул байгаа гэдгээ мэдхийг хүсэж байвал тэр дөрвөн асуултыг та өөрөөсөө асуугаад үзээрэй. Миний ажил зааварчилгааны дагуу хийгддэг эсвэл зааварчилж болохоор ажил уу? Ямар нэг байдлаар тухайн таны хийж байгаа ажил бүхэлдээ зааварчлагдах боломжтой юу? Миний хийдэг ажил нэг зүйлээ олон давтаж хийдэг үү? Жишээ нь та нэг зүйлээ яг л нэг форматын дагуу хийгээд тэрийгэ байнга тогтмол хийдэг үү? Миний ажилд бүтээлч сэтгэлгээ оролцдог уу? Таны ажил сэтгэл хөдлөл ерөөсөө оролцохгүйгээр цэвэр логик дээр суурилсан уу? Хэрвээ та саяны дөрвөн асуултанд бүгдэнд нь тийм гэж хариулсан бол та AI-аар солигдох магадлал маш өндөр байна. За одоо би ямар нэгэн судалгаа биш яг өөрийнхөө амьдрал дээр тохиолдсон нэг жишээг ярив. 2024 оны сүүлээр би шинэ ажил хайж эхэлсэн. Тэгээд Америкийн нэгдсэн улсад яг програм хэмжээ инженерээр 2024 оны сүүлээр ажил хайсан. Тэгээд хамгийн сүүлд би 2022 онд Америкийн нэгдсэн улсад програм хэмжээ инженерээр ажил хайж байсан. Өөрөөр хэлбэл би 2 жилийн дараа ахиж ажил хайж эхэлсэн гэсэн үг. 2 жил өнгөрсөн ч гэсэн нэг анзаарчихсан маш том зүйл байсан. Тэгээд тэр нь юу вэ гэхээр 2024 онд надтай харьцсан хүний нөөцийн ажилчид над руу бичсэн имэйл, над руу залгасан дуудлага энэ бүх зүйлүүдийн бараг талаас илүү хиймэл оюун ухаан байсан. Тухайн автомат хариулагч AI-ууд нь надаас та хэдэн жилийн туршлагатай вэ? Та энэ газар амьдрах боломжтой юу? Та энэнийг хийж чаддаг уу? Аль сургууль төгссөн бэ гэд бүгдийг надаас хүн биш робот AI асууж исэн. Тэр байтугай бүр надтай дараагийн
хийх ярилцлагынхаа цагийг хүртэл тоглосон. Таад бас сонсон бах Америкт айгүй их layoff буюу ажлын цомгтголууд явж байгаа. Эдгээр ажлын цомгтлууд нь баг ихэнхдээ white collar буюу цагаан захнууд офисын ажил хийдэг хүмүүст суурилсан цомгтголууд байгаа юм. Тэгээд энэ хүү цомгтголд маш ихээр өртөж байгаа нэг салбар бол яалтчгүй хүний нөөцийн салбар байгаа. Тэгээ би яг тэр үед анх удаа яг өөрөө мэдэрсэн. Уцаар ярихаар л над руу AI яриад байгаа байхгүй юу? Тэгээ би AI-тай ярилцаал, AI-тай цагаа тохирол тэгэл яваадсан гэсэн үг. За тэгээ та таарч болж байна. AI аль хэзээ хүмүүсийн ажлыг replace хийгээд эхэлсэн байгаа. За одоо бүгдээрээ яг хүний нөөцийн шинэ хүнийг ажилд авдаг процессыг нөгөө дөрвөн асуултандаа яаж хариулагдахаар байна. Харъя. За тэгэхээр хүн ажилд авахдаа эхлээд resume-гийн эсвэл анкетын шалгана. Тэгээ шалгахдаа туршлага, төгссөн сургууль, нас, хувьс гээд тухайн одоо анкет, resume дээр байгаа мэдээллүүдийг шалгана. Хэрвээ тухайн мэдээлэл нь танаа шалгуур тэнцэж байх юм бол тэр хүн рүү залгаад уулзалтын цаг товлоно. Хэрвээ уулзалтанд байгаа хүмүүс тухайн хүнийг авах сонирхолтой бол шийдвэрээ гаргаад тухайн хүн рүү имэйл юм уу эсвэл утсаар залгаж хэлнэ. Мэдээж хүнийг ажилд авахд өшөө олон зүйлсүүдийг хардаг, хийдэг бах. Гэхдээ хамгийн одоо энгийн байдлаар бол хүнийг ажилд авахдаа иймэрхүү процессор явдаг. За тэгээд хүний нөөцийн ажил ганцхан хүмүүсийг шинээр ажилд авахаас илүү өшөө зөндөө олон ажил хийдэг тийм үү. Компани дотоод хүмүүсийн асуудал, дотоодын үйл ажиллагааны асуудал гээд хүний нөөцийн хийдэг ажил бол маш их. Гэхдээ мэдээж компанид шинэ хүмүүсийг ажилд авахыг хариуцдаг хүний нөөцийн ажилчид гэж байгаа. Магадгүй тухайн компани 10 хүний нөөцийн ажилчинтай. Тэгээ магадгүй 3 нь шинэ хүмүүсийг ажилд авдаг бол эдгээр процессыг AI-аар солисноор тухайн AI-ийн хийж байгаа ажлыг шалгах нэг л хүн үлдээд үлдсэн 2 хүнийг нь шууд халах боломжтой болчихж байгаа гэсэн үг. Энэ том хөгжилтэй улсуудад л хамаатай. Манай Монгол им жижиг улсад хамааралгүй гэж бас хүмүүс бодож иж магадгүй. Гэхдээ хүнд хүчээр ажиллаас илүү цагаан захтнуудын ажил нь Монголд роботуудаар AI-аар солигдох магадлал нь илүү өндөр. Хүнд хүчээр ажил хийдэг хүмүүсийн ажлыг солихын тулд танд тоног төхөөрөмж, бит, роботууд, бит одоо үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд хэрэгтэй болдог. Тэдгээр ажлыг хийх тэр тоног төхөөрөмжийг авах зардал нь Монголд хүн ажилуулснаас илүү өндөр байгаа учраас Монгол бол илүү хүмүүсийг гараар ажилуулсан нь тоног төхөөрөмж авснаас хямдхан болж байгаа гэсэн. Тийм учраас зөвхөн Монгол гэлтгүү таны ажил эдгээр дөрвөн асуултанд тийм гэж хариулагдсан зөвхөн компьютер дээр хийгддэг ажил бол ойрын 5 жилийн хугацаанд та AI-аар солигдох магадлал маш өндөр байна. Эцэст нь хэлэхэд дэлхийн ертөнц хөгжиж байна, хөгжийн ирээр улам хурцтай хөгжиж байна. Саяхан ковидоос өмнө хүмүүс AI-ийн тухай бараг ярьдаггүй байсан. Одоо 5 жилийн дотор та бүхэн AI юу авчирсныг хардаа. Ахаад 5 жилийн дараа юу болох вэ? Миний бодлоор бид нэр шинэ хөгжил дэвшлээ өөрсдөө ч гүйцэж чадхааргүй тийм нөхцөл байдал ирсэн байна гэж би бодож байна. Хэрвээ та эдгээр асуултанд тийм гэж хариулсан бол та ирээдүйн хөгжил хаашаа чиглэж байгаа илээ? Надад ирээдүйд яаж нөлөөлөх вэ гэдгийг нэг өөрөөсөө асуугаад үзээсэй гэж би хүсэж байна. Магадгүй танд одоо зүгээр л юм шиг санагдаж байгаа бах. Гэхдээ 5 эсвэл 10 жилийн дараа юу болох вэ? Тэр үед та ажлаа эсвэл карьераа солих гэхэд аль хэзээ оройтцсон байх вэ те. За би нэг айгу ойрхон гэхдээ нэг муухай жишээ бас тайдтай хуваалцъя. Хүн болгон CU GS25-ыг мэднэ. Эдгээр дэлгүүрүүд нь бас Монголд үнэхээр convenience store-ын гоё одоо соёлыг авчирсан. Гэхдээ эдгээр дэлгүүрүүд орж ирээд удаагүй байхад л манай Монголын дэлгүүрүүдэд бас түүцний орлогуудад нөлөөлсөн. Мэдээж энэ сүргээр нөлөөлж байгаа нөлөөллийг зарим хүмүүс төрүүлж олж хараад ирээдүйд ямар байх вэ гэдгийг тооцоолоод ийм байх юм бол би эртхэн өөр салбар руу эсвэл дэлгүүрээ ингэж өөрчлөх ёстой байна гэд тодорхой хэмжээний шийдвэрүүдийг гаргаад бас өөрчлөлтүүдийг хийсэн байгаа. Тэр хүмүүс нь ирээдүйн асуудлыг, ирээдүйн эрсдлийг хараад зөв шийдвэрүүдийг гаргаж бас эрсдэлтэй зүйлээс ирээдүгээ хамгаалсан бол Гэхдээ зарим хүмүүс нь ирээдүгөө бодохгүй, юу ч хийхгүй суусаар байгаад хотын төвөөс түүцээ хүчээр ачуулах хүртлээр арга хэмжээ авахулсан ч хүмүүс байгаа. Тэгэхээр би танаас асуумаар байна. Та аль хүн нь баймаар байна? Та юу ч хийхгүй чимээгүй суусаар агаад бүх зүйлээ алдах уу? Эсвэл та одооноос эрсдлээ тооцоод зөв алхмуудыг хийж эхлэх үү?